Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ будааны цэцэн шүлгийг хэрхэн хийх талаар танилцуулъя. За энэ цэцэн шүлэнд маань дахианы мах, өндөг, жуузай зэрэг орно. За энэ шүл маань би оюутан ахуй цагтаа ажиллаж байсан дахианы махаар хоол хийдэг ресторанаас сурсан маш амттай шүл байгаа. За үүнийгээ би бараг 10-20 жил хийж идэж байгаа. За ингээд өнөөдөр та бүхэндээ танилцуулах болсондоо маш их баяртай байна. За ингээд ор хорцоос эхлээд танилцуулъя. За ор хорцсон тун хялбархан агшаасан будаа, дахианы гуйны мах, жуузай, өндөг орно. За амтлагаанд давс перц орно. За маха бууцны татсан махнаас жоохон бага зэрэг 5 литр өгшүүлнэ. За ингээд өндөг жуузайгаа хэрчиж, өндөгөө хутгаж жуузайгаа хэрчиж бэлтгэн. За маха хэрчээд дээрэс нь усаа хийн. За шууд хуурахгүйгээр усаа хийгээд дахианы махнасаа шүл гаргана. За мөн дээр нь амтлаг болгохын тулд дахианы хуурай шүлийг бас хийж өгнө. За ингээд сайтар буцалгаж болгоно. За ингээд шүлмэнд буцлаад ирэхээр дээрэс нь будаагаа хийн. За шүл будаа хоёрын хэмжээг бага зэрэг шүлтөө болгоё гэвэл шүлээ усаа нэмж хийгээрэй. За 200-300 мл орчим ус нэмжгээд за мөн будаагаа ч гэсэн багасгаж болно. За ингээд болоод ирэхээр нь будаагаа хийгээд хутгаад дараад нь давс перцээрээ хийж амтлана. За ингээд дараад нь буцлаад ирэхээр хутгасан өндөг жуузайгаа нэмж хийн. За ингээд ерөнхийдөө өндөг жуузай хоёр маань маш хурдан болдог учраас ийм амархан болдог будааны цэцэн шүл байгаа. За өндгөө хийсний дараа хэсэг хугацаанд жоохон бижтэл нь утгахгүй байж агаад дараад нь утгаарай. За 1 юм уу минут хүлээж агаад за ингээд жуузайгаа хийгээд будааны цэцэн шүл маань бэлэн боллоо. За маш амттай болдог юм цэцэн шүл байгаа. За эхний энэ удаагийн хийсэн цэцэн шүл маань жоохон шүл багтаа харагдчихэв тийм ээ. За бичлэгийн төгсгөлийн хэсэгт хэрхэн шүл нэмж хийх талаар тайлбарлан оруулсан байгаа. Бичлэгээ дуустал нь үзээрэй. За дахианы мөч сонгож аваад шүл гаргана. За ингээд шөлөө нэг цаг орчим буцлах юм бол мах нь ингээд яснасаа салгаад хялбархан болно. За ингээд буцлагсны дараа усандаа бага зэрэг давс хийгээрэй. Яагаад гэвэл энэ будааны цэцэн шүл маань өөрөө амталсан байгаа учраас дараад нь шүлээ гаргахдаа давс перцээ нэмээд хийгээрэй. За ингээд энэ өчигдрийн цэцэн шүл маань харагдаж байна. За ингээд бэлэн болсон шүлнөөсөө мөчөө гаргаад дээрэс нь цэцэн шүлөө үлдсэн цэцэн шүлөө хийн тийм ээ. За ингээд шүлнийхээ хэмжээ цэцэн шүлийн үлдсэн хэмжээнээс шалтгаалаад өөрсдөө хэмжээгээ тохируулаад хийгээрэй. За ингээд хийсэн шүлэн дээрээ цэцэн шүлөө нэмж хийгээд буцалгаад ингээд бэлэн болно. За энэ удаад би хачирт нь кимчитэй идсэн байгаа. За кимчитэй болон дарсан ногоотой идэхэд бас маш амттай. За хүүхдүүд маш их амтрахын иддэг учраас та бүхэн минь хийгээд хүүхдүүдэд болон гэрийнхнээгээ дайлаарай. Анхаарал тавиан үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.